хуулийн шинжилэл болон эсэд эрхтний донорын харилцааг зохицуулах нэмэлт өөрчлөлүүд хийгдсэн байна. Энэ хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах амь насыг нь аврах зорилгоор сайн дураар цус, эд эрхтнээ үн төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах, зохиц үйл ажиллагаа болон үйл ажиллагааны талаарх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж албан тушаалтан иргэний эрх үүрэгтэй холбогдсон өргөн хүрээний харилцааг зохицуулдаг. Нэгдүгээр эсэд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2010 онд эрхтэн эдс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ хийж буй аливаа орон юуны төрөнд амьгуу донорын эрхтэн эдсээр өөрийн хэрэгцээг хангах талаар гаргасан бодлогын томоохон зөвлөмжийн эрхтэн эдсийг өөр орн руу дамжуулах, худалдан наймаалцах үйл ажиллагааг хязгаарлагатай холбоотой байсан. Үүнтэй холбоотойгоор манай улс 2018 онд эдс эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааны зохицуултыг илүү боловсронгуй болгон донорын тухай хуулийн шинжилсэн найруулгыг батлан мөрдөж байна. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2018 онд эрүүл мэндийн яамны харьяа, эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд эсэд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг байгуулсан. Уг албан донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эсэд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах, эрүүл мэндийн байгууллагуудыг удирдлага арга зүй нэгдсэн зохицуулалтаар хангаж, хяналт тавих, үр дүнг тооцох, тайлагнах үйл ажиллагааг нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр хариуцсан ажиллаж байна. Анх 1996 он улсын 1-р төвөмлөгт бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагчаар манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эхлэл тавигдсан. Өнөөгийн байдлаар улсын 1-р төвөмлөгт элэг бөөр, ясны чөмөг, үүдэл эс, шөрмөс, нүдний эвэрлэг, хавдар судлалын үндэсний төвд элэг, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг эмчилгээ үйлчлэгээ үзүүлэхийн зэрэгцээ 2024 оноос улсын 2-р төвөмлөг, цэргийн төвөмлөгт элэг бөөр шилжүүлэн суулгах багийг эрхтэн шилжүүлэх мэтлэлийг хийж байна. Анх эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлсэн 1996 оноос өнөөг хүртэлх хугацаанд 500 хүнд элэг, 400 хүнд бөөр, 33 хүнд ясны чөмөг, 170 хүнд шөрмөс шилжүүлэн суулгах мэтлэл амжилттай хийгдээд байна. Нийт эсэд эрхтэн шилжүүлэн суулгах мэтлэлийн 84%-ийг эрхтэн шилжүүлэн суулгах мэтлэл, 3.8% ясны чөмөг, үүдэл шилжүүлэн суулгах эмчилгээ, 12%-ийг нүдний эвэрлэг болон шөрмөс шилжүүлэн суулгах мэтлэл эзэлж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэтлэлийн 48%-ийг бөөр шилжүүлэн суулгах мэтлэл, 52%-ийг элэг шилжүүлэн суулгах мэтлэл эзэлж байна. Дэлхийн улс орнууд амьгуу донороос эрхтэн шилжүүлэн суулгах чиглэл баримталж байна. Манай улс амьгуу донороос эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг 2018 оноос эхлүүлсэн. Өнөөгийн байдлаар амьгуу буюу дархины үхэлтэй донор илрүүлэх чиглэлээр 21 эрүүл мэндийн байгууллагад дархины үхэл тодорхойлох баг ажиллаж 278 дархины үхэлтэй боломжит донорыг илрүүлж 37 гэр бүлээс донор болох зөвшөөрөл авч 31 бодит донороос 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгах мэтлэл амжилттай хийгдсэн. Олон улсад эрхтэн эдс шилжүүлэн суулгах мэтлэлийн тусламж үйлчилгээний үр дүнг амьдрсан хугацаа буюу амьдрах чадварыг 1, 3, 5 жил, 10 жилээр хэмждэг. Энэхүү үзүүлэлтээр манай улс өндөр хөгжилтэй орнуудын үр дүнтэй ижил түвшинд байна. 2023 онд хийгдсэн судалгаагаар эрлэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараа 1 жил амьдрах чадвар 93.6%, 3 жил амьдрах чадвар 87.5%, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний дараа 1 жил амьдрах чадвар 99%, 3 жил амьдрах чадвар 97.6%, 10 жил амьдрах чадвар 70% байна. Ясны чөмөг үүдлээс шилжүүлэн суулгах эмчилгээний дараа 1 болон 3 жил амьдрах чадвар 100% байгаа юм а. Сүүлийн жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах тоо нэмэгдэх хандлагатай байна. Өнөөгийн байдлаар нийт 1094 хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэтлэл хийлгэх шаардлагатай хүлээгдэж байна. Үүний 62% нь бөөр, 7.5% нь элэг шилжүүлэн суулгах мэтлэл байна. Донорын хууль заасны дагуу донороос эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журмаар эсэд эрхтэн шилжүүлэн суулгах ёс зүйн өдөртөмжийг эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хороогоор батлан хэрэгжүүлж байна. Цаашид эсэд
эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой амьгүй буюу тархины үхэлтэй донорын гэр бүлийн гишүүнээс зөвшөөрөл авах үйл ажиллагааг эрхтэн шилжүүлэн суулгах технологи үйл ажиллагаатай нь уялдуулсан байдлаар эрх зүйн орчин бүрдүүлэх, өөрөөр хэлбэл элэг шилжүүлэн суулгах технологийн дагуу шаардлагатай эд эрхтний зөвшөөрлийг авах асуудлыг хуульчлах шаардлагатай байна. Хоёрдугаар, цусны аюулгүй байдлыг хангах зохиц ажиллагааны хүрээнд дэлхийн улс орнууд цусны аюулгүй байдлаа тусгайлсан хууль, бодлого өдөрдмжээр зохицуулдаг. Манай улс цусны аюулгүй байдлыг зохицуулдаг хуульчлан тусгасан дэлхийн 43 дахь улс болсоо. Донорын тухай хуулиар цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааг тухайлбал донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах, цусны донор элсүүлэх, цусны бүтээгдэхүүний хэсгийг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох зохицуултыг хуульчилсан. Өнөөгийн байдлаар үндэсний хэмжээний эрүүл мэндийн яамны харьяа цус хэлбэл судлалын үндэсний төв, аймгийн түвшин 21 аймгийн төв, 3 суманд цусны салбар төв, нийслэл хот, Багнуур, Налайх дүүрэх тус ажиллан орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчлэхийн цусан бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна. Өнөөгийн байдлаар Дорногов аймгийн Замын үд сум нь цусны салбар төв шинээр байгуулах бэлтгэл ажил хангагдаад байна. Цус хэлбэлт судлалын салбарын цусны бүтээгдэхүүний хэсэг буюу бүхэл цус севийн эсийг цусны донороос цуглуулдаг нэгж 2014 онд байсан бол 2024 онд 45,577 нэгж болж 1.7 дахин цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2014 онд 65,5 мянган нэгж байсан бол 2024 онд 127,6 мянган нэгж болж 1.9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Манай улс 1994 оноос сайн дурын авлаггүй донорын игнэнд нэгдэж, сайн дурын авлаггүй донорын игнэнд 100% бүрэн шилжсэн 2024 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 170 гаруй цусны донор бүртгэлтэй байна. Донорын тухай хуулиар цусны аюулгүй байдлыг хангах зохиц үйл ажиллагаа донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг багтдаг. Тус үйл ажиллагааны хүрээнд жил бүр цусны донорын дэлхийн өдрийг 2003 оноос сар бүрийн 3, цусаа бэлэглэх өдрийг 2015 оноос, цусаа бэлэглэх үндэсний өдрийг 2017 оноос эхлэн жил бүрийн 1-р сарын 3-ны өдөр болон төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулж хэвшсэн. Цаашид цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэх 20 үйл ажиллагаа 30 онд 159.7 мянгад хүрч 2014 онтой харьцуулахад 2.4 дахин, 2024 онтой харьцуулахад 1.3 дахин тус нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөгийн хүчин төгөлд мөрдөгдөж байгаа донорын тухай хуулиар донорын сурталчилгааны зохицуултыг донор нэрээр нийтлэг байдлаар зохицуулсан. Энэ нь авлаггүй сайн дурын цусны донорын хувьд хэрэгжих боломжтой, харин эсэд эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг сэргээрээ сурталчлах асуудлыг нийгэмд үүсгэх сөрөг дагаврыг сэргийлэн хоригдсон байдаг. Дэлхийд дахина нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хүний эрүүл мэнд сайн сайхан байдалд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулахад эмнэлгийн яаралтай тусламж үйлчлэхийн цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, нөөцийн асуудал чухлаар тавигдж байна. Үүний тулд бид цусан бүтээгдэхүүний их үүсвэр болсон донорын асуудлыг хүн амын дунд илүү эерэг байдлаар сурталчлан таниулах, хүмүүнлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэн бүх нийтийн үйл хэрэг болгох шаардлага гарч байна. Үр шилжүүлэн суулгах тусламж үйлчлэгээний хүрээнд өнөөгийн байдлаар үр шилжүүлэн суулгах онцлогын эмчилгээний дэвшил технологиг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Юнимед, RMC, өөджмэд зэрэг 5 эрүүл мэндийн байгууллага нутагшуулаад байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 1685 хүүхэд энэхүү дэвшил технологийн аргаар эссэн мэндэлж өсч торнож байна. Эдгээр хүүхдийн 1133 донорын эсээр 77 тээгч ихээр мэндэлсэн байна. Донорын тухай хуулиар үр шилжүүлэн суулгах эмчилгээний онцлогооны эрх зүйн орчинг зохицуулж байна. Цаашид энэхүү эмчилгээний онцлогооны технологитой холбоотойгоор донор болон тээгч ихээр төрсэн хүүхдийн гэр бүлийн статусыг илүү тодорхой болгох зорилгоор тэтгэвэр нийгмийн халамжийн асуудлыг холбогдох хуулиудад тодорхой тусган боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага болж байна. Эрхэм хүндэт байнгын хорооны дарга шүү дээ. Донорын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор та бүхэндээ дараах 2 асуудлыг
талаар товч мэдээлэл өгөхийг хүсэж байна. Зайлшгүй шаардлагатай гадаад улсад эмчилүүлсэн иргэдийн талаарх мэдээллийг хүргэе. Сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 199 иргэн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчилүүлэн эмчилгээний зардлаа буцаа авсан бөгөөд эдгээр иргэдийн 20 гаруй үеийг илэг шилжүүлэн суулгах эмчилгээ эзэлж байна. Тус эмчилгээг Энэтхэг, Түрк, Бүгд найрамдах Солонгос улсад хийлгэж нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Манай улсад илэг шилжүүлэн суулгах мэдслийг 2011 оноос нэвтрүүлэн амжилттай хийж байгаа хэдий ч артер вений судас болон цусны замын анатомийн хэвийн бус үтцтэй цусны резус бүлгийн үл дохироо 2 өөр донороос илэг шилжүүлэн суулгах мэдслийг хийх боломжгүй байна. Уг мэдслийг Монгол улсад хийх боломжтой болсон тохиолдолд гадаад улс руу урсах мөнгөний урсгал иргэд учрах санхүүгийн дарамт буурах юм а. 2024 онд засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт орж тус хуулийн дагуу Монгол улсад онцлог эмчлэх боломжгүй гэсэн шалтгаанаар гадаад улсад эмчлэгдэж ирсэн эмчилгээний зардлыг насан туршидтыг 20%-аар, хүүхдэд бол 50%-аар буцаан олголт хийж байна. Эмнэлгийн мэргэжлийн тухай хуулийн төслөөр товч танилцуулахад өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 4700 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж 15 мянган их эмч нийт 66.3 мянган эрүүл мэндийн ажилтнууд хүн амын эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Эрүүл мэндийн ажиллагчдын дийлэнх хэн буюу 80.1% нь эмэгтэйчүүд байгаа нь нийт их эмч нарын 65.6%-ыг 40 хүртэлх насны эмч нар эзэлж насны хувьд залуужж байна. Манай улсын хувьд 10 мянган хүн ам ноогдох их эмчийн тоогоор 44.3 байгаа нь дэлхийн дунджаас 2.6 дахин их байна. Номхон талын баруун бүс нутгийн орнуудаас 1.9 дахин өндөр байна. Гэвч хөдөө орон нутаг сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг эмч дутагдaltaй байсаар байна. Сүүлийн жилүүдэд эмч эмнэлгийн мэргэжлүүд үйлчлүүлэгчийг гүтгэлэх, доромжлолт өртөх, нийгмийн сүлжээнд хууль бус дуу дүрсний бичлэг цацах зэрэг явдалд тасрахгүй байна. Манай улсад 3 эмч эмнэлгийн мэргэжлийн дутмын 2 нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн дарамт занал хийлд өртөж байгааг хүний эрхийн үндэсний комиссийн тайланд онцлон тэмдэглэсэн. Иймээс эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүүн баталгааг хангах, иргэд үйлчлүүлэгчийн эрх үүргийг оновчтой байдлаар хуучлах хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгараад байна. Олон улсад эмнэлгийн тусламж үйлчилгээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдлийн эмчилгээний зардлыг нөхөн төлөөлөх тогтолцоог хөгжлөн хэрэгжүүлдэг. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагаас үүдэн эмчилүүлэгчийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулсныг нотлох, хохирогчийг тогтоох, хохирлын хэмжээг тогтоож шүүхээр шийдвэрлэх үйл явц нь цаг хугацаа ихээхэн шаарддаг бөгөөд энэ хугацаанд үйлчлүүлэгчийн өвчин эмгэг нь хүндрэх, цаг хугацаа алдснаас хохирлын хэмжээ нэмэгдэх нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байдаг. Иймд эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдлээс үүдэн гарсан гим хорыг хохирол багтаа даван туулахад дэмжлэг үзүүлэх, даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлэх, эмнэлгийн мэргэжлийн зөвшөөрөл хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, нийгмийн баталгаа аюулгүй байдлыг хангах үүднээс хуулийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон олон улсын харьцуулсан судалгаа хийж эмнэлгийн мэргэжлийн тухай хуулийг боловсруулад байна. Та бүхнийг эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг шинжилгээний хүрээнд шинээр болон нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулж байгаа хууль эрх зүйн баримт бичигт өөрийн үнд санал зөвлөмжөө харамгүй өгч дэмжин туслаж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Анхаарал хандуулсан сонсон та бүхэнд баярлалаа.